Баатралаг Йошуагийн тухай Магдалины дог яг Баатралаг Йошуа шиг дууллаа. Үнэхээр сайхан дууллаа. Найрал дууны хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр бүгдээрээ эзний үгийг хамтдаа 1-р Коринт номын 13 дугаар бүлгээс суралццгаая. Хайраар үйлчлцгээе хэмээх сэдвийн дор эзний үгийг хамтдаа сурцгаая. 1-р Коринт 13 дугаар бүлэг бол өөрөө хайрын бүлэг гэж ойлгож байна. Библиэлд байдаг хайрын утга учир, хайр яагаад бидний хувьд чухал байдаг юм бэ гэдэг талаар маш тодорхой өгүүлж байгаа ийм чухал бүлгүүдийн нэг бол 1-р Коринтын 13 дугаар бүлэг байна. Бид нар өнгөрсөн эзний өдөр 1-р Коринтын 12 дугаар бүлгийг судалсан. Тэрхүү 12 дугаар бүлэг дээр эзний өөрийн чуулгандаа өгдөг, өөрийн хүмүүстээ өгдөг бэлэг авиасуудын талаар бид нар сурсан байна. Тэрхүү бэлэг авиасуудаараа эзний хүмүүс, эзний чуулган бие биендээ үйлчлэх ёстой гэдэг талаар бид нар сурсан байна. Харин өнөөдрийн 13 дугаар бүлэг хайр руу орж байгаа. Хайр гэдэг сэдв рүү 13 дугаар бүлэг өөрөө бэлэг авиас гэдэг сэдвээс хайр гэдэг сэдв рүүгээ урсан орж байгаа. Тэгэхээр зохиогч, элч, сайн мэдээ тунхаглагч элч Паул маань энэхүү 13 дугаар бүлэг дээр хайрын тухай өгүүлэхдээ 12 дугаар бүлэг болон 14 дугаар бүлэгтэй бас холбож ярьж байгаа. Юу гэвэл альва үйлчлэл, альва бэлэг авиас өөрөө хайраар хөдөлгөгддөг юм шүү гэдгийг заахын тулд энэхүү одоо 13 дугаар бүлэг дээр буй хайрын тухай элч Паул бидэнд дурдж өгч байгаа юм. Тэгэхээр Библийн багш нар болон Библи судлаач нар 1-р Коринтын 12, 13, 14 гэсэн энэ 3 бүлгийг нийлүүлээд хайрын сандвич гэж нэрлэдэг байна. Хайрын хавчуурхтаа талах гэж нэрлэдэг байна. Тэгэхээр 12 дугаар бүлэг дээр бэлэг авиасын тухай ярьж байгаа. 14 дугаар бүлэг дээр бэлэг авиасын тухай ярьж байгаа. Харин дундх 13 дугаар бүлэг дээр хайрын тухай ярьж байгаа. Тэгэхээр бэлэг авиас бол хайрын хавчуурхтаа явах ёстой шүү гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд зааж байгаа гэдэгт бид нар эргэлзэх зүйл байхгүй. 12 дугаар бүлэг бол бэлэг авиасуудын тухай зааж байна. Та нар бэлэг авиасуудаараа бие биендээ нэгэн биеийн эрхтнүүд мэт та нар үйлчлэх ёстой гэж зааж байгаа бол 14 дугаар бүлэг дээр тэрхүү бэлэг авиасуудын талаар өшөө илүү наривчлан детальчилж зааж өгч байгаа. Гэхдээ энэ хоёр бэлэг авиасын тухай дурдж байгаа энэ хоёр бүлгийн донд хайрын тухай шигтгэж өгснөөрөө энэ бүхэн чинь хайртай хамт хөдлөх ёстой. Энэ бүхэн чинь хайраар өөрөө хийгдэх ёстой юм шүү. Хайр байхгүй бол энэ утга учиргүй юм а гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд зааж байгаа. Би өнөөдөр таныг нэг зүйлд уриалмаар байна. Та бэлэг авиасынхаа дагуу эзэнд 2018 оны туршид эзэнд үйлчлээсэй гэж би таныг зоригжуулмаар байна. Эзний хүмүүст танд өгөгдсөн дуудлагын дагуу, бэлэг авиасын дагуу, нөөц бололцооныхоо дагуу та хүмүүст энэхүү зүйлээр 2018 оны туршид үйлчилж эзний хүмүүсийг барьж байгуулаасаа гэж би хүсэн гуйж байна. Харин ингэхдээ та үүнийг хайраар хийгээсэй гэж би та бүгдийгээ зоригжуулахыг хүсэж байна. Яагаад гэвэл хайраар хийгээгүй зүйл утга учиргүй юм а гэдгийг элч Паул эхний 3 ишлэл дээр маш тодорхой өгүүлсэн байгаа. Эхний 3 ишлэлийг би уншмаар байна. Хэрэг би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьлаач надад хайр үгүй бол би нүрэглэх харанг хангинах цан аж. Хэрэг би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатаагаар тушаасан ч надад хайр үгүй бол надад ямар ч ашиггүй юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр агуу үйлчлэлийн тухай Паул энэ дэр хэлж байна. Би юр бусын хэлээр ярих гэж ярьдаг тийм ээ. Нөгөө талаа бас харь хэлээр ярих гэж бас ярьдаг. Хэлүүдээр ярих бэлэг авиасуудтай байгаад хэлүүдээр яриад дачигтлын хэлүүдээр яриад байгаа ч гэсэн мөртлөө надад хайр байхгүй бол энэ бол юу юм бэ? Зүгээр хоосон цан тийм ээ. Хөгжмийн зэмсэг байхгүй зүгээр юм хоосон цангийн хооронд нь хавирах юм бол тэр ямар утгатай вэ? Ямар утга тэнд байгаа вэ? Нэг чимээ гарлаа. Тэгээд юу гэж? Тэнд ямар ч утга ба. Одоо энэ бөмбөрний дээдлийн энэ бөрөхийн нэг шар гуйлан одоо эн чинь миний ойлгоод байгаа нөгөө цан штэ. Тэгээ энэ чинь салгаад ингэ барьж байгаа ингэж гिच тэгээд нөгөө нэг дээр үе нэг цан гэдэг цанал болчихж байгаа байхгүй. Энийг одоо зүгээр бөмбөрийн нүдүүрээр нэг цохоод ямар утгатай вэ? Тэгэхээр Европын хэлээр залбираад тань бусдыг хайрлах хайр байхгүй бол таны энэ Европын хэл гэдэг бол зүгээр нэг юм харангатай адилхан, зүгээр нэг юм хангилах цантай адилхан юм аа. Үүн ямар ч утга байхгүй гэдгийг хэлж байгаа. Та Европын хэлээр залбирдаг байж болно. Та залбирахдаа Европын хэлээр бусдыг бодвол залбирдаг байж болно. Таны хажууд Европын хэлээр залбирдаг бэлэг авиасгүй хүн байж болно. Та бэлэг авиасын хувьд Европын хэлээр залбирах бэлэг авиастай байж болно. Гэлээ гэхдээ энэ бүгдийн дээр хайр байхгүй юм бол энэ бас утгагүй юм а гэдгийг хэлж. Би Европын хэлээр ярих бэлэг авиастай. Би цуглаанд яваад 2 жилийн дараа Европын хэлээр ярих бэлэг авиас авч ирсэн.
Тэр үед үнэхээр манай цуглаан дотор ариун сүнсний маш хүчтэй одоо хөдөлгөөн өрнөжсэн байгаа манай цуглаанд. Тэгээд тэр үед хүн болгон тэр үед олон залуучууд Европсын хэлээр ярьсан, моёрын сүнсэнд эзлэгдсэн хүмүүс чөлөөлөгдөжсэн. Ариун сүнсний ажлууд манай чуулган дотор үнэхээр хүчтэй хийгдчихсэн. Тэр өдрүүдэд өглөөний залбирал тууштай яваад манай цуглааныхан уулз болгондоо залбираал, магтаал үнэхээр эзний оршихуй дотор манай чуулган явж ирснийг би одоо эргээд сандаг. Харин тэр өдрүүдэд миний хажууд Европсын хэлээр залбирдаг хүмүүс бас байсан. Тэр хүмүүсийн ярихыг сонсоод би ойлгосон. Энэ Европсын хэлээр ярьж байгаа юм байна гэж. Тэгээ би бол яг өөрийнхөө хэлээрээ залбирж ирсэн. Тэгсэн чинь залбирлын дондор хэл үе орооцолдоод орж гараал юм. Тэгээд яванд яасан гэвэл надаас өөр үг залбирлын манд дондор гарч ирсэн. Тэрнээс Европсын хэлийг ингэж сурдгоо бид нар хэлний дамжаанд явж байгаа юм шиг ингэж сурдгоо. За тэгж ингэж Европсын хэлийг бид нэрээс сурдаггүй. Европсын хэл буюу бэлэг авиал гэдэг чинь шууд бурхнаас өгөгдөөд шууд гардаг зүйл байхгүй юу? Тэгэхээр өөрөө сураад хийж байгаа бол одоо энэ бол одоо юу гэдгийг бэлэг авиас бол биш байгаа байхгүй юу? Тэгэхээр Европсын хэлийг бол одоо за дараа нь иш гэж дууд, дараа нь к гэж дууд. За нийлүүлээд ашк. За давт наатахыг ашк. Ингэж Европсын хэлийг сурдаггүй. Тэр нь ямар авиа гаргахыг сүнс өөрөө тэр хүний дотроос ажиллаа хийснээр сүнс өөрөө тэр хүний дотроос тэрхүү одоо харь хэлээр ярих тэр бэлэг авиасуудыг гаргадаг ба. Би бүр солонгосоор залбирж байгаа үнийг би сонсч ирсэн. Энэ үнэхээр үнэн шүү. Казакаар ярьж байгаа үнийг ч гэсэн би сонсч ирсэн. Тэр хүн ерөөс амьдралдаа солонгосыг сурж байгаагүй, казакийг сурж байгаагүй. Тэгсэн мөртлөө залбирсан чинь казак үг гарч байна. Залбирсан чинь солонгос үг гарч байгаа. Оросд бүр нэг хүн юунд богоон дотор гүпэн дотор явж байгаа Европсын хэлээр залбирсан чинь хажуудлынхаа хүнд эскимо хэлээр сайн мэдээ хэлж ярьчихсан байсан гэсэн. Энэ бол абаканд болж байгаа үйл явдал. Энэ бол үнэхээр агуу бэлэг авиас. Ийм бэлэг авиасууд манай чуулганы хэд хэдэн хүнд байгаа. Цаашдаа ийм бэлэг авиасуудыг олон хүмүүс аваасаа гэж хүсэж байна. Гэхдээ та нэг зүйлийг нь орхиж болохгүй. Хайрыг нь. Өөрөөр хэлбэл далхан дундаа байгаа нөгөө хямаа марчиж болохгүй те. Хоёр далах нийлүүлж тавиад идэх ямар амттай байх вэ? Гороогоо амт авахгүй гороогоо үзээд байна үстэй тийм ээ. Харин тэр донд хям өгөрций одоо юу гэдгийг майонез юу гэдгийг эсвэл кетчуп хавчуулаад өгөх юм бол тэр идэхэд ямар амттай байх вэ? Тэг ямар гоё орох уу? Нөгөөш яаж гэж зуураад орохгүй шүү дээ. Хайргүй бэлэг авиас яг юм байдаг. Амтгүй байдаг. Хайргүй үйлчлэл, хайргүй бэлэг авиас юм ороогоод орж өгдөг. Хайр өөрөө юмыг зөөлөж өгдөг. Хайр өөрөө юмыг амт оруулж өгдөг. Хоолоор ярил хайр тэр хоолыг амттай болгодог. Уран зургаар ярил хайр тэр зургийг амьд болгодог. Тэрний юуг нь өнгө бодгийг ялгаж өгдөг. Тэр хүний биед хүргэж өгдөг. Хүний сэтгэл зүрхэнд хүргэж өгдөг. Хөгжмөр ярил хөг аялгау бол тэр хайр нь байдаг. Хайргүйгээр хоёр хүн суугаад амьдрна гэж байхгүй шүү дээ. Хайргүйгээр нэг оронд унтаад нэг тооноос хоол идээд хайргүйгээр үр хүүхдэд төрүүлээд хайргүйгээр амьдрна гэж юусоо байхгүй шүү дээ. Хайр байж энэ бүхэн утга учиртай болдог. Тэгвэл бидний өнөөдрийн үйлчлэл маань хайраар утга учиртай болдог. Хайраар энэ бүхэн маань өнгө бодог оруулагдчихэдэг. Хайраар энэ бүхэн маань хүч чадалтай болж идэг. Хайраар энэ бүхэн маань хийгдчихэж нөгөө хүндээ жинхэнэ ивэл болж очдог. Тэр хайр байхгүй бэлэг яваас нөгөө хүнд ивэлж болохгүй. Хэрэггүй. Тиймээс хайр ямар чухал юм бэ гэдгийг энэ дэр үлж байна. Хэрэг би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр байхгүй бол хайр үгүй бол би юу ч биш гэж хэлж байгаа. Үнэхээр маш хүчтэй хэлж байгаа. Би иш үзүүлдэг байгаад би бүх нууцуудыг мэддэг байгаад эзний нууцуудыг би бүгдийг мэддэг байгаад тэгээд дээр нь надад амар итгэл байгаад би тэр итгэлээр уулыг нүүлгээд тийм богд уулыг нүүлгээд ийш нь амталт нь авч тавьчих тийм тийм амар итгэлтэй байлаа гэд тийм хайр байхгүй бол өөрөө юу гэж хэлж байна? Би юу ч биш гэдгийг хэлж байгаа. Юу ч биш гэдгийг хэлж байгаа. Тэр хүний мэдлэг, тэр хүний иш үзүүлэх чадвар, тэр хүний тэр агуу итгэл, тэр уулыг нүүлгэж байгаа тэр итгэл юу ч биш юм аа. Би юу ч биш гэж хэлсэн. Яг л өнөөдөр хүмүүс өөрийнхөө чадвараараа би хэн нэгэн гэж өөрийгөө боддог. Би иш үзүүлж байгаа учраас би иш үзүүлэгч. Тийм ээ? Эсвэл би бүх нууцуудыг мэдж байгаа учраас би мэдлэгтэй. Би мэрэгэн ухаантай нэгэн. Би эзний мэдлэг дотор боловсрсан нэгэн. Би өссөн нэгэн. Эсвэл би уулыг байрнаас нь итгэлээр нүүлгэж байгаа учраас би бол агуу итгэлийн баатар гэх мэтчлэн хүмүүс өөрийнхөө хийж байгаа зүйлдээ өөртөө нэр өгдөг. Гэхдээ хайр байхгүй юм бол Паул өөрийгөө хэлж байна. Би юу ч биш гэж хэлж байгаа. Би хичнээн иш үзүүлэгч байгаад, би хичнээн агуу итгэлтэй нэгэн байгаад,
Би хичнээн нууцуудыг мэддэг байгаад хайр байхгүй юм бол энэ бүхэн утгагүй юм а гэдгийг хэлсэн. Ахын дүүсээ, хайр байхгүй бол таны үйлчлэл утга учиргүй юм шүү. Хайр байхгүй бол таны гэр бүл ч гэсэн утгагүй шүү дээ. Хайр байхгүй бол бидний хийж байгаа ажил ч гэсэн утгагүй. Тийм учраас энэ бүгдийн дээр хайр байх ёстой гэдгийг бид нар мартаж болохгүй. Хайр гэдэг бол хамгийн чухал зүйл гэдгийг бид нар мартаж болохгүй. Та тийм ч олон бэлэг авьяасгүй байж болно. Та тийм ч мундаг чадваргүй байж болно. Та тийм ч их мэдлэггүй байж болно. Гэхдээ хайраар дүүрэн байгаа бол тэр эзний хүсэл юм шүү. Та агуу мэдлэгтэй байж болно. Та агуу чадвартай байж болно. Та мундаг байж болно. Гэхдээ хайр байхгүй бол та эзний хувьд юу ч биш гэдгээ санах хэрэгтэй. Хүмүүс өнөөдөр өөрийн юу мэддэг, юу чаддгаараа их бахархдаг боловч харин хүмүүсийг хэр их хайрладагаараа ер нь бид хэр их бахархдаг юм бэ? Хүмүүс өөртөө байгаа зүйлээрээ их бахархдаг, өөрийнхөө чаддаг зүйлээрээ их бахархдаг, өөрийнхөө мэддэг зүйлээрээ их бахархдаг мөртлөөс амьдрал бусдыг хэр их хайрладаг гэдгээр бид ер нь хэр их бахархдаг юм бэ? Бид хэдэн хүнийг хайрлсан юм бэ? Бид хэдэн хүнд тэр хайрыг үзүүлж амьдрсан юм бэ? Эргээд би юу чадсан? Би юу мэддэг байсан гэдэг маань чухал биш. Амьдралын эцсийн зогсоол дээр очиод энэ дуусах амьдралыг эргээд харахад би хэдэн хүнийг хайрлаж, би хэдэн хүнд аз жаргал бэлгэлсэн бэ гэдгээр амьдрал юу нь яригдах юм болов уу гэж би боддог. Энэ өөрөө Библийн утга санаа. Үүний тулд ч эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн. Үүний тулд ч тэр бидэнд өгөхийг хүссэн хамгийн чухал зүйл нь түүний хайр байсан. Тийм учраас Христ итгэл бол хайрын итгэл. Библи бол хайрын тухай заадаг. Библи дотор 66 номтой. Өчтөчнөө бүлэгтэй, хэдэн мянган ишлэлтэй. 1600 жилийн туршид эхний ном бичигдэж эхлээ, сүүлийн ном бичигдэж дуусах хүртэл энэ хооронд 1600 жил өнгөрсөн. 40-од хүн энэ номыг, энэ Библи гэдэг энэ хөлгийн судрыг бичсэн. Энэ хүмүүс нийгмийн янз бүрийн гарал үүсэлтэй, янз бүрийн мэдлэг боловсралтай, янз бүрийн ажил үүс хийдэг ийм хүмүүс байсан ба. Тэгэхээр тэд нар эцсийн дүндээ нэг л зүйлийг бичсэн. Тэрний юу вэ гэвэл хайр байсан. Библийг базаад нэг үгээр нийлүүлээд ганц үгээр над номоо хэлчих гэвэл би хайр л гэж хэлнэ. Хоёр өгүүлбэрээр хэл гэвэл Бурхныг хайр, хөршөө өөрийн адил хайрлаа л гэж хэлнэ. Библийн бидэнд хэлдэг хамгийн чухал зүйл бол эзний хайр бүлгөө. Тиймээс 1-р Коринтын 13 дугаар бүлэг хайр байхгүй бол өнөөдөр таны хийж байгаа үйлчлэл утга учиргүй юм а гэдгийг хэлж байгаа. Өнгөрсөн 7 хоногт 1-р цуглаан дээр гүүр тавигчдын Магдалины конференц болсон. Тэр конференцийн гол номлогч нь Солонгосын Илсан хотын методист чуулганы пастор Пак Дунчан гэдэг пастор байсан. Миний маш их хүндэлж явдаг ийм пастор. Тэгээ би 3 орой түүний номлолыг би сонсоход бүр үнэнхүү зориулт гарган би 3 орой түүний номлолоос би маш их ивэлдэг авсан. Бурхан миний зүрхэнд үнэхээр хүчтэйгээр энэ өдрүүдэд үгээ хэлж надтай ярьсан ийм сайхан цаг болсон маа. Тэгээ Пактунчан пасторыг болохоор би бүр 4-5 жилийн өмнөөс мэддэг. Яагаад гэвэл 4-5 жилийн өмнө ирээд нэг юм breakthrough гэдэг нэг юм тухайн үедээ нэг 100-аад хүн оролцсон нэг юм конференц болж исэн. Тэр конференцээр Пактунчан пастор номлосон тэр номлолынх нь нэг жишээ одоо хүртэл би мартдаггүй нэг жишээ байдаг. Тэрний үгээр цуглааных нь нэг хүү өвдөд тэгээд цуглааных нь нэг тэр аав ээж нь хурж миний хүүхдийн төлөө залбирч өгөөч. Гар тавиад залбирсан бол идэгрээгүү. Гар тавиад залбирсан бол идэгрээгүү. Тэгээд тэрний дараа Пактунчан пастрын өөрийнх нь хүүхд өвдсөн ба. Тэгээд өөрийнх нь хүүхд өвдөд бүр эмнэлэгт бүр сэхэнд орсон. Хан тэр үед Пактунчан пастор амар залбирсан гэнэ Бурханаас. Яг өөрийнх нь хүүхд өвчлээ. Үнэхээр залбирсан ба. Яг тэр үед Бурхан Пактунчан пасторт юу хэлсэн бэ гэхээр чи тэр хүүхдийн төлөө ч гэсэн хүүхдийн төлөө өөрийнхөө хүүхдийн төлөө залбирч байгаа юм шиг ингэж залбирсан бол тэр хүүхд идэгрэх байсан маа гэж сануулсан ба. Дахиад тэр хүүхдийн төлөө залбирсан. Ойлоо залбирсан. Бурханы өмнө гимшээ залбирсан. Яг хүний хүн гэж одоо залбирч байгаа. Хайргүй хийж. Тэгээд гайхамшиг болохгүй. Харин одоо хайраар хийх үед тэр гайхамшиг болсон гэж Пактунчан пастор ярьж ирсэн. Бид үйлчлэлийг хайраар хийдэг. Хайраар хийвэл энэ утга учиртай. Хайраар хийвэл тэнд хүн тэр үйлчлэлээс эзнийг бидэрдэг. Эзнийг олж хардаг. Таны үйлчлэлээс хүмүүс Бурханыг олж хараасаа. Таны хийж байгаа жоохон ч гэсэн үйлчлэлээс хүмүүс эзнийг мэдээсэ. Яаж та тэрийг хайраар хийх үедээ л эзнийг харуулдаг юм шүү. Энэ бол хайрын утга учир. Тэгвэл дараагийн багц ишлэл дээр Паул үргэлжлүүлээд 4-8 дугаар ишлэл дээр хайр гэж тэгвэл юу юм бэ гэдгийг одоо тайлбарлаж байна. 2 дахь хэсэг рүү орцгоё. 4-8 дугаар ишлэл. Хайр төвчээртэй энэрэнгүй билээ.
Хайр атаархдаггүй, хайр агсгандаггүй, ихрэхдэггүй, зүй бус авиралдаггүй, өөрийн хийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүү бус юмд баярлдаггүй, хайр үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг. Хайр хизээж дуустдаггүй гэж 8 дугаар ишлэгийн эхний өгүүлбэр дээр өгүүлсэн ба. Энэ бол хайр гэж. Жинхэнэ хайрын утга учир, жинхэнэ хайрын мөн чанар эндээ байгаамаа. Хайр гэж юу юм бэ гэвэл энэ ишлэлийг та гаргаад уншуулаарай тэр хүнд. Та хайрын тухай мэдэх үү? Хайрын тухай Бурхан өөрийнхөө үгэнд юу гэж хэлсэн байдгийг та мэдэх үү? Энэ вэ. Хайр бол төвчээртэй. Хэрвээ та хэнийг нь хайртай бол та төвчдөг. Та төвчгүй байгаа бол энэ хайр биш. Хайр байгаа газар төвчээр бий болдог. Төвчээртэй хүлээдэг. Би ихнэрээ төвчдөг. Яагаад? Хайртай учраас. Ихнэр минь намайг төвчдөг. Яагаад? Хайртай учраас. Мэдээж бүх юм таалагдахгүй. Миний бүх юм ихнэрт нь бас таалагдахгүй. Миний зарим зүйлсүүд ихнэр минь дургу хүргэмэр зүйлсүүд зөндөө байдаг. Байдаг л байх. Дургу хүрээд шүү гэж хэлдэг л дээ манай хүн. Яагаад? Надад хайртай учраас байхгүй. Төвчдөг. Хайртай учраас яадаг? Инэрдэг, инэрэнгүү байдаг. Уучилдаг байхгүй. Хайр байж тэнд уучлал бий болдог. Уучилдаг. Уучлж чадахгүй байна. Хайр хаана байна л гэдэг асуудал. Хайр байгаа бол атаархдаггүй. Та хин нэг хараад атаарах гэж гинөө. Та тэр өөртөө хэл надад яг хайр байхгүй байна гэж бодоорой. Атаарах гэж гинөө. Хайр байгаа газар атаархал байдаггүй маа гэж хэлсэн. Харин хин нэг сайн явж байгаа л тэрийг хараа баярлна. Өөрөө юм шиг баярлна. Тийм учраас өнгөрсөн 7 хоногийн номлол дээр гарсан шүү дээ. Бүлэг дээр өнгөрсөн 12 дугаар бүлэг дээр гарсан шүү дээ. Нэг эргэтэн алдаршвал бүгд алдаршин. Нэг эргэтэн зовбол бүгд зовно. Яагаад харилцан биенийг хайрлаж байгаа учраас нэг нь алдаршвал адилхан баярлаж байгаа. Өөрөө алдарсан юм шиг баярлаж байгаа. Нэг нь алдаршвал тэр л алдарш. Минийх юм ямар гэж те. Надад хамаагүй гэж. Ингэж боддгоо маа гэж ингэж хэлж байгаа. Цааш нь үргэлжлүүлээд хайр агсгандаггүй, ихрэхдэггүй, зүйг бас авиралдаггүй гэж энэ төр хэлсэн байна. Агсан хүмүүс их байдаг тийм ээ. Ихрэхдэг хүмүүс их байдаг тийм ээ. Ингээл өөрөөрөө ихрэхэл ерөөс ингээд би гэж яриад тэр хүн хайрын дотор төгс болгодоогүй байна л гэсэн үг. Хүн юм ярьж яхад зөрүүлэл өөрийгөө яриад байдаг хүмүүс байдаг. Нөгөө хүнийг сонсч чадахгүй. Өөрийнхөө юмыг л яриад байдаг хүмүүс байдаг ерөөс. Нөгөө хүн нэг юм ярих гээд хахад тэгээ юугаа сонсчихын оронд би гээд өөдөөс нь өөрийгөө яриад хүнийг сонсдог ингэж ярьдаг хүмүүс байдаг. Яа, ихрэхдэг. Нөгөө хүнийг сонсч чадахгүй өөрийгөө ярьж өөрийгөө батлах хүсэлтэй. Тэр сэтгэл нь хангагдаагүй. Энэ хайрын дотор төгс болгодоогүй байна гэсэн утгатай. Агсгандаггүй гэж хэлтэй. Монголчууд их агсгандаг энэгээр их барддаг штэ өөрөө цээжэд хэлнэ гэж. Тийм ээ? Монгол хүний цэс зүрх зорх янз янз юм ярьж та бастай. Тэгээ агсан тийм. Энийгээ тэгээд одоо их тийм бэлэг танхаа юм лаг байгаа гэж ойлгодог те. Үндэ ямар ч хайр байхгүй. Юу ч мэдэхгүй үндэ. Юу ч мэдэхгүй байгаа л харагддаг тэндээс. Цаашаа үргэлжлүүлээд харах юм бол өөрийнхийгээ ирдэггүй гэж хэлсэн. Хайр байгаа бол хайрладаг хүн бусдынхыг нэгдүгээр тавьдаг. Бусдын эрх ашиг. Харин өөрийнхөө эрх ашигыг дараа нь тавьдаг. Хайр байгаа газар ийм байдаг. Харин хайр байхгүй газар юу байдаг гэж би өрсөлдөө. Тэгээд тэнд юу болдгоо? Хэрүүл. Тэгээд тэнд салалт бий болдог. Тэнд эв нэгдэлгүй байдал бий болдог. Тэнд үзэн ядал бий болдог. Өөрийнхийгөө ирдэггүй маа. Би өчигдөр дөлөөгийнхөө хормон дээр бас номсон. Яг энэ хэсгийг би номсон. Яагад гэвэл хормон дээр яг энэ хэсгээр зохиосон дуу дуусан байхгүй. Жинхэнэ хайр яадгүй яадаг гэдэг юм дуу. Тэр дуу дуусан. Би тэгээд энэ ишлэл тэр дуутай холбогдуулаад энэ ишлэлийг бас тайлбарсан байхгүй. Энэ ишлэл бол зүгээр нэг дурлалтаа шатсан нэг нөхрийн бичсэн хэсэг бас биш юм аа. Энэ хэсэг бол бурхан хүнийг хайрлах тэр агуу хайрын тухай бичсэн үг юм а гэж би тайлбарлаж ирсэн. Тэгээ миний гол хуваалцсан зүйл бол юу вэ гэвэл энэ хэсгийг базаад би юу гэж тайлбарласан байг гэдэг бол хайр гэдэг бол нөгөө хүнийхээ эрх ашигыг өөрийнхөөсөө дээгүүр тавихыг л хэлж байгаа юм. Хэрвээ та нөгөө хүнийхээ эрх ашигаас өөрийнхөө эрх ашигыг дээгүүр тавиад эхлээд өөрийнхөөгөө биелүүлчих гээд эхлээд өөрийн хүслийг биелүүлчих гэж зүтгэхэд байгаа бол балчир байна да. Хайр гэдэг бол нөгөө хүний хайр ашигыг нэгдүгээр тавьдаг. Энэ бол хайр. Энэ бол жинхэнэ хайр.
Цааш нь үргэлжлүүлээд уншвал хайр зэвүүрхдэггүй. Бүр зэвүүрчлээ гэдэг чинь бид нар. Тийм ээ? Хайр өс хураадаггүй. Хайр зүй бос юмд баярлдаггүй. Хайр юунд баярлдаг вэ? Үнэнд баярлдаг. Хайр яадаг бүгдийг далдалдаг. Би тийм 10 хуруу тэгшэнтэн биш шүү дээ. Миний үгүүд дутаагүй минь эхнэр минь гүйцээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл түүний хайр нам хочиж өгдөг. Тэгээ сайн талын минь дөвөөлгөөд сул талын минь нөхөж өгдөг. Энэ хайр. Хайр ийм байдгаа гэж хэлсэн. Хайр бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээж дуустдаггүй гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг те. Миний хайр дууссан бололтой. Үгүй худлаа. Наа чи сатаны сургаал шүү. Наа чи махан биеийн дуу хоолой. Та махан биеийнхэн дуу хоолойг сонсоод махан биеийнхаа үгээр яваад байна. Үгүй. Тийм байдаггүй маа. Хүний хайр бол итгэдэг. Тийм хүний хайр махан биеийн хүсэл тачаалын хайр бол дуустдаг байхгүй юу? Тачаалаа хангалаа дараа нь яхаа доргоо өрмөр харагдаа авчихдээ. Тэр чинь нэг тачаалын хайр байсан байхгүй юу? Харин энэ юу юм? Бурхны хайрын тухай ярьж байгаа. Бурхны агапе хайрын тухай ярьж байгаа. Болжлгүйгээр хайрладаг, хизээш дуустдаггүй тэр хайрын тухай ярьж байгаа. Харин хүмүүс бол өнөөдөр яаж чинь цаг зургийн хайраар бие биенийг хайрлаж байгаа. Цаг зургийн хайраар. Хэсэг зур өөрийн хүслийг хангалаа, дууслаа, боллоо, дуусаа. Хүний хайр юм бид. Харин бид эзний хайраар хүмүүсийг хайрлах хэрэгтэй юм. Хайр гэж юу юм бэ? Хайр гэдэг бол энэ. Тэгэхээр энд өгүүлсэн бүх зүйлсүүдийг базаад нэг үгээр илэрхийлэх юм бол хайр гэдэг бол та нөгөө хүнийхээ эрх ашигыг нэгдүгээр тавихыг л хайр гэж хэлж байгаа юм шүү. Их нартайгаа маргаж муудалцсны дараа ингээл эргээ бодоод анализ хийгээ сууж идэг. Яг юун дээр юм борочваа гэлтэй. Юунаас эхэлж вэ гэл ингээл бодоод тэр ингэж хэлсэн, би ингэж хэлсэн. Тэгэхээр би тэгж хэлсэн чи тэр тэгсэн. Тэрний өмнө манай хүн тэгж хэлсэн. Би тэрнийх нь өмнө тэгээ хэлсэн гэдэг. Ингээд урагш нь ингээд нөгөө бичлэг буцааж байгаа юм шиг ингээд боддог л доо. Ингээд гүйлээ тэгээ ингээд яваа л гэдэг те. Ингээд логикоор ингээд өөрийгөө зөвтгөл биш тэр дотроо те. Тэгсэн тэгэхээр миний зөв. Тэгсэн тэрний өмнө тэгж хийсэн. Тэгэхээр тэр тийм мууга хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би уулан тэгсэн. Тэгэхээр миний зөв гэл ингээд оног өөртөө цоглуулаад шүү дээ. Ингээд аваад бичлэгээ ухраач хараад тийм миний зөв гэл ингээд явж байгаа л хамгийн анхны бичлэгийг хэлсэн хэсэг дээр очиод үзэнгүүт би зүгээр өөрийнхөө төлөө л яриад исэн байдаг. Би зүгээр өөрийнхөө төлөө л өөрийн их ашигаал эхлээд гүйцэлэгч гэдэл үзээд исэн байдаг. Тэгээд бодохоор логикийн дагуу те хичнээн миний зүв байсан ч утгагүй болол явчихдаг байхгүй. Би хайрсан юм. Би хүүхэд шиг л байсан байгаа байхгүй. Намааг ингэсэнгүү өөрийн хүслийг нэгдүгээр тавиад өөрийн хүсэл тачаалыг л хамгийн нэгдүгээр биелүүлэхийг л зорж яваад байсан ба. Тэрнээс болж л нөгөө маргаан гэдэг чинь гардаг. Энээс болж л нөгөө хэрүүл гэдэг чинь бий болдог. Энээс болж л нэг нэгэндээ бууж өгөхгүй үзэлцдэг. Эцэст нь хэрүүл болоод аимшигтай юм болоод дуустдаг. Баг хамт олон дотор, гэр бүл дотор, ахан дүүсийн дотор яг л ийм өнөдр болж идэг. Бид үүнийг бодох ёстой. Тэгэхээр хайр гэдэг бол энэ чухал юм шүү. За сайхан аялгау байна. За уцаад чимээгүй болгочороод ялангуяа манай ахмадууд тийм ээ цоглаанд уцаа чимээгүй болгоод орж ирж байгаараа. Тэгээд уц дуурчгаар залуучууд бол аюу хордон салгачдаг. Тэгээд ахмадууд маань бас арай хурд багтай сандарч гараа буруу конотон дээр дараад нөгөө хөгжим явсан чигээрэл байгаад байдаг тийм ээ. Тэгээд энэ мөргөл энэ өмөглээд энэ хэцүү юм аа. Тийм болохоор манайхан бусдад бити саадуулаарай. Энийг хичээгээрээ дахиад дуурж магадгүй. Тэгээ салгачих, унтраачих. Тэгэл дахиад дуурахаар нь дахиж дараал ингээл. Тэгэл дахиад дуурахаар нь дахиж дараал ингээл идэг тий. За тийм болохоор энийг анхаараарай. За нэг мүснэ салгачвал амар нэгд ярихгүйгээс хойш тий. Тэгээд за сургаалаас хэсэг гарчлаа. За одоо буцаад оръё. За бичлэг маань интернетэд тавигдана. Тэг өөр олон цуглааны хүмүүс энийг үзэж байгаа. Тэг яг үзэж байгаа хүмүүст бас хандаад хэлчихэ. Танаа цуглаанд бас ингэдэг хүмүүс биш магадгүй. Бас сурна үз.
ач холбогдолтой юм ярьж штэ бас. Хин хин сурыг тий. Тэгээ битан тусган дээр ингэдэг юм байна. Та мэдээд авчих тий. Төгөлдөр пастор ингээ номлогын дундаар амар байдалд орж байгааг та харлаа. Өөрийнхөө пасторыг битэн ийм байдалд оруулж байгаарай. За. Төгсгөлийн 3 дугаар хэсэг 9 дугаар ишлэлээс эхлүүлээд 13 дугаар ишлэл хүртэл хайр хамгийн сүүлд үлдэх, мөнхөд үлдэх цорын ганц зүйл бол хайр юм а гэдгийг энэ хэсэг дээр өгүүлж байгаа. 9 дугаар ишлээс учир нь бид хэсэгхнийг мэддэг, хэсэгхнийг иш үзүүлдэг. Харин төгснө ирэх үед хэсэгхэн ч үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд чиг ярьж хүүхэд чиг боддог. Сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм. Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардагч дараа нь нүүр нүрээ харна. Би одоо хэсэгхнийг мэддэгч би өөрөө бүрэн мэдгдсэн шигэ дараа нь би бүрэн мэдэх болно. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр мөн гэж хэлсэн ба. Хамгийн агуу нь хайр мөн гэж хэлсэн. За тэгэхээр Илч Паул хэлж байна. Иш үзүүлэг дууснаа ирээдүйд. Хэлээр ярьж байгаа бол дууснаа. Мэдлэгийн үг тэр бүх олон одоо энэ чуулган дотор ажиллаж байгаа энэ бэлэг авиасууд ирээдүйд дууснаа. Яагад бол Тэнгэр тэр бэлэг авиас шаардлагагүй. Мөнхийн усад очиод яа үг хэрэгтэй нэ иш үзүүлээд гэж алий. Ямар ч юм шаардлага байхгүй. Мөнхийн усад очиод би тийм номлох ямар шаардлага байхгүй. Тэгээ яг энэ бүхэн дуусна. Харин мөнхийн усад юу үлдэх вэ? Хайр л үлдэнэ. Тэнд хайрын дотор бид мөнхөд тэнд байх болно гэж хэлсэн. Харин энэ бүхэн дууснаа гэж хэлж байгаа. Тэгээ одоохондоо бол би тэр Тэнгэрийн усыг ирээдүйд бидний очих гэж байгаа тэр төгс улсыг Бурхны амласан тэр төгс амьдралын зөвхөн хэсэгхнийг нь л уншиж байгаа байхгүй Библиэлд. Тэгэхээр Бурхны тухай Библиэлд бидний Библиэлд бичигдэг өөр олон юм байдаг байхгүй. Гэхдээ Бурхан та нар аврал аваад над дээр ирэхэд миний замаар явхад одоохондоо энэ хангалттай л гэж энийг өгсөн ба. Тийм учраас бид нар энэ хүрээндээ л ярьдаг. Харин хожим тэнд энэ бичдэг олон агуу зүйлсүүдийг бид нар харах болно. Одоо бол бид нар зүгээр зүлгцэн төмөр толинд бүдэг бодог өөрийгөө харж байгаа. Харин ирээдүйд ээжтэй харах болно шүү дээ. Яг тийм. Дээр үе 1-р зууны үед Ромын эзэнт гүрнийхэн толинд өөрийгөө хардаг байсан. Гэтэ яаж тэд төмрөөр толь хийдэг байсан байхгүй. Тэд яаж толийг хийдэг вэ? Зүлгэж хийдэг байсан байхгүй. Тэгээ ингэ жиг зүлгэх хэвээр. Хэрвээ нэг талын хитрхи их зүлгэх юм бол тэр тал руугаа ингэж харагдаад байна. Дээшээ хитрхи зүлгэх юм бол дээшээ ингэж харагдана те. Тэгэхээр их зөв зүлгэх хэвээр, жиг зүлгэх хэвээр. Тэгжээч биеийн харьцаа марцаа ингээ гайгүй харагдана. Тэгтээ бүдэг харагдана. Тэд тухайн үед одоогийн шиг тойл байхгүй, одоогийн шиг гар утас байхгүй, одоогийн шиг ийм одоо юу гэдгийг тийм ээ. Ийм одоо юм дэлгэцийн 90 үе тэр чинь биш байсан учраас тэднэртэй л лаг гоё байсан ба. Одоо бид нар тийм тойлд харах юм бол юу вэ энэ гэж бараг хэлнэ те. Тэр өдөр бүргээ бүдэг бадаг харж байсан. Тэгэхээр яг энэ жишээн дээр ярьж байгаа байхгүй. Одоохондоо бид Бурхны тухай, бид итгэлийн тухай, бид одоохондоо хэсэгхнийг харж байна. Харин ирээдүйд бид бүгдийг харах болно. Яг л нөгөө хүүхэд том болоод хүүхэд зангаа орхидог шиг одоохондоо би хүүхэд байна. Яг хүүхдийн аашаар аашилж аяглаж байгаа. Харин том болохоор хүүхдийн ааш аяга орхидог шиг. Энэ газар дэлхий дээр амьдарч явах үедээ бид нар хэсэгхнийг мэдж байгаа. Тэр хэсэгхэн мэдсэн юм дотор л явж байгаа. Харин ирээдүйд бид бүр илүү агууг мэдэх болно. Бурхан намайг нэвч чут мэддэг шиг би ирээдүйд Бурханыг нэвч чут мэдэх болно. Бидэрт өнөөдөр Бурханы тухай мэдэхгүй юм олон байгаа шүү дээ. Бид нар Библийн хэмжээнд л ойлгож байгаа байхгүй Бурханыг. Харин ирээдүйд бүр энэс ч илүү ихийг бид нар мэдэх болно. Яагаад гэвэл бид Бурхантай хамт үүрэг мөнх байх болно. Тэгэхээр тийм одоогийн шиг бид ингэ цуглаан хийх шаардлагагүй. Сайн мэдээд тарах шаардлагагүй. Дагалдагч бэлтгэх ямар шаардлага байхгүй. Тийм бид нар одоо юу гэдгийг энэ олон үйлчлүүд чинь дуусна. Харин нэг л юм тэнд үргэлжлэнэ. Тэр юу вэ? Хайр юм а гэдгийг хэлсэн байна. Ингээд хайрын тухай 3 багц мессежийг Паул 13 дугаар бүлэг дээр өгч байгаа. Нэгдүгээр хайр байхгүй бүх зүйл утга учиргүй. Хоёрдугаар хайрын мөн чанар, гуравдугаар хайр мөнхөд байх болно гэсэн 3 чухал зүйлийг энэ 1-р Коринтын 13 дугаар бүлэг өнөөдөр бидэнд зааж байна. Тэгэхээр энэ 3 зүйлийн дагуу би өнөөдөр таныг уриалж байна. Юу гэвэл таны үйлчлэл хайраар хийгдээсэй. 1-р. 2-р. Та хайрын утга учирыг бүрэн ойлгож бусдыг өөрөөсөө дээгүр тавьж, бусдын эрх ашигыг өөрийнхөөсөө нэгдүгээр тавьж яваар. 3-р. Таны хийж байгаа бүх үйлчлэл чинь дууснаа. Энэ дэлхийгээр дуусна. Харин тэнд очиод тэнд зөвхөн хайр үргэлж байна. Бид хайрын дотор төгс байх болно тэнд. Ямар санаа зовхон байхгүй.
Би сайхан байх болно. Тэр үед та нар надаас ирээд залбираад өгөөч гэж гоохгүй. Тэр үед та нар надаас ирээд та хизээ номлох гэж асуухгүй. Номлохгүй мó гэж та надаас асуухгүй. Би тэр үед энэ бүх үүргээс бүр мөсөн чөлөөлөгдөнө. Би тэр үед эзний хайрын дотор бүрэн амарна. Бид бүгдээр бүрэн амарна. Тийм ээ. Тэр үед бид зөвхөн эзний хайр ямар агуу вэ гэдгийг магтах болно. Түүн хүндлэх болно. Тэгвэл Тэнгэрийн улсад очиод бас огт юу ч хийхгүй байх гэж бас битгий бодоорой. Тэнгэрийн улсад очиод бурхан бас бидэрт үүрэг өгнө гэдэг байгаа шүү дээ. Библийн зарим эрдэмтэд тэгж саад. Бид нар ихэнхдээ ингэж ойлгодог те. Тэнгэрийн улсад очихоор нэг ажилгүй нэг үүлэн дээр хөвсөн хэдэн хүн байгаад байгаа юм шиг болоод байдаг те. Тэгээд нэг хийдэг юм юу вэ гэхээр дуу те. Дуулна те. Өө та агуу гэж эзнийг магтаал. Тэгээд өөр юу ч хийхгүй. Тэг яг зүгээр ингэж мөнхөд байна гэд боддоо та нар төсөл гэж байгаа хэцүү те. Тэгээд нэг хөгжмийн хай тэнд бол байнга явна. Тэгээд нэг үүлэн дээр хөвсөн хайрын домсон нэг хэдэн хүн л тэнийг байгаад ах юм байна. Тэг яг юу хийх вэ? Яг яах вэ? Мэдгүй. Хин ч мэдэхгүй байна. Гэтэл Библийн зарим эрдэмтэд бол Тэнгэрийн усад бурхан бидэнд шинэ үүрэг хариуцлагыг өгнө. Бид тэнд тодорхой үүрэг хариуцлагатай байна гэдгийг хэлдэг. Яагаад гэвэл итгэмжид сайн болно. Чи бага юмд итгэмжтэй байсан тул би чамд ихийг хариуцуулъя гэж хэлсэн. Тэр үг бол Тэнгэрийн усад очиод өшөө илүү ихийг хариуцуулахтай холбоотой юм а гэж Библийн эрдэмтэд бас тайлбарлаж байгаа. Бид нар ихвчлэн тэр ишлэгийг бол газар дээр ойлгоод байдаг те. Би эхний 3 жил нэг жижигхэн үйлчлэг сайн хийчихмэл дараагийн хэдэн жил том үйлчлэг авах юм байна гэж ойлгодог тэр ишлэлийг уншихтаа. Гэтэл эн чинь мөнх ам буюу авралтай холбоотой багцлал явж байгаа байхгүй утга санаа нь өөрөө. Тэгэхээр Тэнгэрийн улсад очиод эзэн бидэнд илүү ихийг хариуцуулна. Бүр илүү ихийг хариуцуулна. Гоё байгаач. Тэгэхээр надад илүү ихийг хариуцуулах нь шүү дээ. Гэхдээ би тэнд нэг юм баярлуулж би тэнд хизээш бөөрн аутанд орохгүй. Энэ дэлхийд бол би бөөрн аут болдог. Өөрөөр хэлбэл дрейн аут гэж ярьдаг. Өөрөөр бүр шахурчдаг юм хийж явсараад бүр шахураа хоосорчсон үе байдаг. Тэгээ яг хүн ийм үедээ ядгүй үйлчлээсээ залхдаг. Хэцүү санагдах үе байдаг байхгүй. Харин тэр Тэнгэрийн улсад очиод хизээч бид нар шавхарсан байдалд орохгүй. Бид өрөөж дүүрэн байх болно. Энэ дэлхий дээр бол бид хүний хязгаарлагдмал махан бие дотор үйлчилж байгаа. Тийм учраас бид байнга эзэн найдвараа тавихаас өөр арга байхгүй. Эзэн найдвараа тавьж залбирч эзний сүнсний хүч чадлаар бид нар явахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл бидний махан бие гэдэг бол сул дорой хязгаарлагдмал учраас. Ийм агуу байна. Хайраар дүрэн чуулган болцгоё. 2018 онд бүхнийг хайраар үлдэцгээе. 2018 онд чуулганыхаа үйлчлэгийг хайраар хийцгээе. Ажил дээр очиод компьютер дээр нэг цаас шивгтэж хайртай. За арай тэгж хайшээ. Хайраар хийцгээе. Миний хэлэх гэж байгаа санаа бол юм болгоныг хайраар хийх хичээгээр. Хүнд кофе найруулад өгсөн чи хайр шингээгээд өгөөрэй. Тийм ээ? Нэг шал угаасан ч гэсэн энийг би эзний хүмүүсийн төлөө хийж байгаа. Би энийг эзний хонин сүргийн төлөө хийж байгаа. Миний энэ хийсний үр дүнд эзний хүмүүс сайн сайхан байгаа гэж бодоод хайраар хийгээрэй. Гэр бүлдээ очиод хайраар хийгээрэй. Тийм ээ? Хайр чинь дуусаагүй шүү. Өшөө болоогүй юу ярьж байгаа юм. Эзний хайраар хайрлаарай. Махан биеийн хайр бол дуусчдаг. Тэ? Махан биеийн хайр бол яг тархинд нөгөө нэг адрен юу лээ? Нөгөө даавар ялгаж явах үедээ бол амар хайртай байдаг байхгүй. Даавар намдаад ирэхээр тэгэл биш болол өөр хүн гоё харагдаад ирчүүд ингэдэг байхгүй. Энэ бороо, энэ алдаа юм шүү. Энэ амьдрал биш юм шүү. Энэ бидний гим нүгэлд унгадаг юм шүү. Энэ бас хорилт юм шүү. Бид энийг ялан дийлэх ёстой юм шүү. Харин бид эзний хайрын дотор эзний хайраар бид энийг хайрлах юм бол бидний гэр бүл, бидний хамт олон, бидний үйлчлэл, бидний сүм чуулган улмаар Монгол орн маань бүр цаашлуул энэ дэлхийн маань аз жаргалтай байх болно. Амен. Халелуя. Эзний өмнө залбирэн гоцгаая. Агуу хүчит амьд оршигч ариунаас ариун бурхан эцэг минь биднийг өөрийнхөө хайраараа аварч хайраараа дуудсанд баярлалаа. Эзэн минь та биднийг ямар их хайраар хайрласныг санахдаа бид энэ дэлхийг хайрлах болно. Та
Та намайг хайрлсан хайрыг санахтаа бид гэр бүлээ хайрлах болно. Ямар нүгэлт сул дорой байхад минь өршөөж уучлсан таны нэгүсэл хайрын улмаас бид анд найзуудаа, бид хамтран зүтгэгчтэй бид хайрлах болно. Хүний хайр бол хязгаартай. Хүний хайр бол махан биеийнх байдаг. Харин бид таны ариун сүнсний хайраар хайрлахыг хүсэж байна. Та бидний хайрлсан тэр загалмайн хайраар хайрлахыг хүсэж байна. Та бидэнд өөрийгөө золиос болгон өгсөн тэр золиосын хайраар бид хайрлахыг хүсэж байна. Эзэм нь хайр өөрийнхийг ирдэггүй. Хайр бусдынхыг ирдэг. Хайр өөрийнхөө төлөө байдаггүй. Харин бусдын ашигын төлөө байдаг. Өнөөдрийг хүртэл миний гомдсон гомдлох өөрийнхөө төлөө байсан. Өнөөдрийг хүртэл хань ижилтэйгээ хэрүүл хийсэн, өнөөдрийг хүртэл муухай хайшилсан, өнөөдрийг хүртэл зогсохгүй авирсан бүх зүйлсүүд хуваа хичээсних байсан. Таны хайрыг тэр үед санаагүй. Таны хайрыг тэр үед бодоогүй. Таны хайраар үйлдэхэд минь туслаач. 2018 онд бид хайраар үйлчилж, бид бусдыг хайрлаж, таны дотор бид үлэмжих шагналыг авах болно гэж итгэж байна. Учир нь таны үгэнд хэлэхдээ хайргүйгээр хийвэл надад ямар ч ашиггүй гэж хэлсэн. Бид энэ дэлхий дээр хайр байхгүй өчнөө үйлчлэл хийгээд бид хов хоосон хоцрогмоор байна. Бид энэ бүх үйлчлэл хийснийхээ эцэст танаас агуу их шагнал авмаар байна. Харин энэ нь хайраар хийгдэж ижил тийм байдаг гэдгийг таны үг өнөөдөр бидэнд сануулж өгсөнд баярлалаа. Эзэн минь Бетансан чуулганы хүмбэр хайрладаг итгэгч нар болоход туслаач. Бетансан чуулганы хүмбэр таны хайрыг илэрхийлдэг, илчилдэг, таны дагалдагчд байхад туслаач. Талархан эзэн Есүс Христийн ариун нэрээр залбирanгуйлаа. Амен.